За сайн байцгаана уу? Agli Hot Mongolian podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. За шүрээ нагийн 2 байна. Тийм байна. Өнөөдөр нагийн нэг юм надад ярьж өгнө гэсэн байгаа. Надад бол сэдв байхгүй. Тэгээ би гой наагаас сурсан юм ин сурж авъя гэдэл кофего барайл сууж байна. За Би маш нэг чухал юм хэлье бодлоо. за Хөгжөхөд ер нь гацаад байдаг. Нэг 3 шалтгааныг товч дурдъя гэж бодсон. Гэхдээ энэ зөвхөн нэг өнцгөөс харж байгаа 3 шалтгаан гэсэн үг байхгүй юу? за хөгжөхөд юу хөгжөхөд? Улс орон хөгжөхөд, компани хөгжөхөд, гэр бүл үү, хувь хүн үү? Заавал хэлвэл гэдэг. За хувь хүний хөгжил тоо. Хөгжөхөд. Тэгээд би нэг саяхан TEDx YouTube-ээс сонссон байгаа. Яриа сонссон за. Тийм. Тэгээд нэр нь болохоор Three Ways to Break Thinking Pattern гэдэг нь шүү дээ. За. Тэгээд Paul Sloan гэдэг хүн ярьсан юм билээ. Paul Sloan. Тийм, Paul Sloan. Тэгээд энийг яагаад би ярьж байгаа юм гэхээр яагаад гэвэл миний өмнө сонсч исэн нэг подкаст, нэг номтой яг таарж байгаа байхгүй юу? Тэгэхээр 3 их сурвалжаас яг давхцсан юмнуудаа би энэ дээр 3 point болгож гаргаж бичсэн. Заашгүй. Тэгэхэд бол итгээд нэг өөртөө туршаад үзчихэд бол зүгээр л юм байна тий. Би тэгээд нэг хоёрыг нь бол туршсан. Нэгийг нь бол туршиж үзег байгаа. Ямар номныг сурвалж байсан юм бэ? Энэ Trading in the Zone гэдэг. За. Нөгөө нэг подкаст арилжаатай холбоотой. Подкаст нь болохоор Rambo-той хийсэн подкаст. Тэр юу гэдэг? Одоо Австралийн Stock Exchange-д нэлээд алдартай дөнгөж яг 1990-ад оны үед одоо нэг босголцож явж исэн нэг Futurist Bond-ing арилжаач хүн байгаа байхгүй юу? Тэгээ тэр нэр нь нэлээд алдартай Rambo гэдэг очтой. За. John Moulton гэдэг нэртэй юм байхгүй юу? Тэгээ тэр хүний ярианаас сонсож байхад за. жишээ татаж өөрөө нэг юм ярьсан. Тэгээ тэр нь яг энэ ярьж байгаа өнцгтэй айгуу таарсан байна. Тэр нь тэгээд дахиад TEDx. За. Яа яг трейд рүүгээ бүр ороод аваа явах үдэг айлаа шүү дээ. Наагаас ингээд трейдтэй холбоотой нэг юм асуухаар ярьж өгдөг байгаа. Надад ерөөсөө ярих. Тийм халж өгдөг байгаа. Халж өгдөг байгаа. За эхнийх нь. За. За бид нар одоо нэг тодорхой нэг юм логикоор эсвэл паттернээр ингэж бодоод юм байна л да. Магадгүй энэ зүгээр education system бидний нөгөө боловсролын системтэй холбоотой байж магадгүй. Тэрийг эвдэхийн тулд ямар 3 аргаар одоо өөрийгөө эвдэж болох вэ гэж байгаа байхгүй сэтгэхгүйгээ. За. Тэгэхээр эхнийх нь гингууд change the routine гэж байгаа. Тэгэхээр өдрөө болгон тийм хийдэг зүйлийнхаа рутиныг өөрчлөөд үз. За. Эсвэл гэхдээ энэ физик юуны хувьд байхгүй юу? Биеийн хувьд байхгүй юу? Орон зайны хувьд байхгүй юу? Одоо жишээлбэл би ажил руугаа таун холл руу ажилдаа явдаг байсан бол мэдээж ингээд трейн суугаа явж байгаа шүү дээ. Тэгээ халахдаг замаа өөрчлөөд үз. Тэгвэл эргэн тойрон өөр юм харагдан тий. Эсвэл нэг стопын нэг стейшны өмнө буугаад алхаж болно тий. Эсвэл трейнер явдаг байсан бол автобусын суугаа явж бол тий. Гэх мэтчлэн ингээд тодорхой хэмжээгээр одоо рутиныг өөрчлөх нь бидний тархийг сэтгэхүүг маань ингээд нэг хэвийн зүйл дасгахаас сэргийлдэг юм байна л да. Өөр олон зүйл үзээ те мэдээж хажуугаар өнгөрч байгаа хүмүүс нь өөр те байшин барилга нь юу өөрчлөгдөж бас өөр те. Тийм. Эсвэл ингээд хол газар явлаа гэж бодоход мапаа унтраагаад зөвхөн өөртөө итгээд ингээд замынхаа тэмдэглэгийг хараа явах юм уу те. Айгуу сонь юм үйлдэл гаргадаг. Тэгээ энэ дээр яагаад гисэн бэ гэсэн чинь энэ яг Rambo-гийн хэлснээр болохоор зах зээл дээр яг иймэрхүү үйлдэлүүд маш их гаргадаг юм байна л да. Тэгэхээр ингээд яг тухайн үедээ шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Тухайн үедээ тэгэхээр ийм хурдан ийм гүйлгээ сэтгэлгээний хурд маш шаардлагатай болдог. Тэг энийг яаж хөгжүүлдэг вэ гэхээр өөрөө гэрээсээ гаргалахаа явдаг. Хаашаа ч юм хамаагүй бэл. Тэгэл эргэн тойрон ерөөсөө юу байгаа бүгдийг ажаал ингээл хараа явж идэг ажиглал. Тэг зөвхөн заавал ийм арилжааны талаар ерөөсөө тий эдийн засгийн талаар бодоод халбгүй. Зүгээр л тэрэндээ бэлтгэж ямар нэгэн асуудлыг хурдан шийдэхийн тулд хажуугаар өнгөрч байгаа зүйлүүдийг ингээ ажиглаа явдаг байхгүй. Тэгээ тэр нь бидний одоо энэ бодлын нэг тодорхой хэмжээний паттерн байгаа шүү дээ. Тэрийг маань эвдэж чаддаг юм байна л да. Тэгээ эхний нэг жишээ нь энэ. За. Тэгэхээр бид нар жишээлбэл гэрээсээ гараад жим явахдаа нэг одоо жим явдаг замаа өөрчилж болно гэсэн үг байхгүй. Хоёулаа гараа явсан шүү дээ. Жим рүүгээ. Тэгээд анзаарсан уугүй юу шүрээ дандаа жимний дараа ажилтаа байдаг болохоор мэдэхгүй бах. Би ингээ 3 удаа замаа өөрчилсөн байхгүй.
Тийм. Тий. Гурван өөр замаар ярьж үзсэн байхгүй юу? Би нэг нь анзаарсан. Яагаад гэвэл би нөгөө нэг ажиллаа хийгээд Тий, лаптоптай тий. арай олон донслоод исэн. Тэгсэн, Дотор мохоор исэн. Тэгэхэд яагаад энэ замаар явж байгаа юм болоо гэж би бодоод захгүй. Гэтэ Тий. тэгэл бодол Тэгээ өнгөрсөн. би ганцаараа явж байхдаа бас тойроо явчихдаг байхгүй. Нилээн тойроо замаар ингээд тойроо явчихдаг. Нөгөө энэгээр зам байд юм бэ. Нөгөө ингэж явж болт юм байна гэдэг тийм юм. Тэгээд өмнө би энийг сонсч ирсэн. Давхар энийг жим дээр сонссон байхгүй. Тийм болохоор ингэж юу баталгаажуулах үүднээс тэгж үтсэн. So has that really changed you on something? Яг богино хугацаанд бол ийм зам байд юм байна гэдэг мэдээд авчиж байгаа. За. Тэр нь миний толгойд жоохон ч ихсэн ажиллуулж байгаа. А өмнө нь бас туршиж исэн арга гэвэл холын замд би ерөөсөө утсан дээр мап хийхгүйгээр шууд замдаа итгээл за тийшээ ингэж баруу ингэж зүг ирэх юм байна гэж зөвхөн юугаа хараад. Тийм замын сигналаараа. Тийм замын сайна тэмдэглэгээ хараад явчихад бас нэг төрлийн чаленж байсан байхгүй. Тэгэхээр Тэг ганцаар явжсан мөн тэр. ганцаар явжсан. Тэгэхээр тодорхой хэмжээнд ингээд тархиа хаяадан чаленж хий. Гэтэ зүгээр өдөр тутмын амьдралдаа зүгээр чаленж хийж байгаа байхгүй. Зүгээр хөөрхөн. Тэгэхээр зүгээр нэг хэвэнд баригдахаас яа заавал тухайн үедээ ингээл гинт амар шин санаа орж ирээд ч юм уу гинт ингээл бүр ид шидэн юм тэр ингээл болохгүй ч гэсэн тархиа дадлуулгаад байгаа юм байна тий. Одоо хоёлаа нэг өмнө ярьжсэн шүү дээ бидний яг амьдралдаа хийж байгаа бүх юм бид нэг тодорхой хэмжээний learning буюу одоо хичээллээ л юм гэсэн үг тий. Одоо ингээд жоохон нөгөө нэг зав гараад уцаа гинт гаргаж ирж хардаг бол тэ тэр болгонд уцаа гаргаж ирэхийг л хичээллээд байна гэсэн үг. Яг Тий. Одоо ингээд хүнтэй ярихтаа амир ингээд хаач нүдрүү нь хараад ирдэг ч юм уу тий. Тэгэнгуутаа тэрийгэ ч гэсэн хичээл. Ингээд юу ч гэсэн хичээлээд байна. Тэгэхээр яг тэрнтэй адилхан өөр замыг тухайн үед за одоо өөр замаар явна гэх тэнгууд амьдралд юу ч байж болно. Өөр ямар ч арга байж болно. Эннээс гадна зөндөө олон арга байгаа л гэдгийг л тархиндаа хэлэх гээд байгаа юм тий. Яг заавал нэг энэ замаар ингэж яваад энэ ийм юм харна энүүгээр энэ замаар шин замаар явахаар шинэ бодол төрн мөрн гэсэндээ ч биш ээж болох юм байна. Миний ойлголтоор ийм юм шиг байна. Одоо нэг замаар яваад байхаар тарих ерөөсө боддгоо юм байна л да. Зөвхөн тэрийгээ ингээл давтаал тий. Тэгээ ерөөсө тэр чинь нэг юм жоохон ч гэсэн ингээ очихгүй ш тархинд. А өөр замаар шинээр яваад ирэнгүүт тарих за би чи хаагаар яваад ийн гэдэг тийм юм руу орж ирдэг. Тэгээд ирэхээр бас жоохон ч гэсэн ажиллаж байгаа. Тэрүүгээрээ би ядаж рутинээ өөрчлөөд явдаг замаа өөрчлөөд тархиа ажиллаад байгаа байхгүй. А яг тэрнтэй адилхан би бас энэ дээр надад нэг тохиолдсон жишээ нь гэвэл хууч хамт ажилладаг байсан Ray гэ залуу жим хийдэг байхгүй юу. Тэгээ би яг дөнгөж жим явдаг байхдаа асуусан юм. Ямар дасгал хийх үү, яах вэ гэсэн чинь надад хэлж байгаа байхгүй юу. Одоо мөрний дасгал ингэж хийн те. Төхөөрөмжлөр ингэж хийн тэгээд давтамж нь ямар байх вэ? Яаж хийх үү гэсэн чинь ер нь 7 хоног болгон тэр дасгалаа мөрний одоо жишээлбэл доороос нь гантил ингэж өргөж явах юм бол дараагийн удаа энийг байнга өөрчилж явах хэрэгтэй. Тэгснээр булчин яг нэг тэр хэвэнд нэг өдөр болгон мөрийг яг энүүгээр эхэлдэг гэдэг биш. Цочроо өгөх үүднээс нэгд өдөр нь өөр дасгалаар эхлэх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр булчин ч гэсэн яг нэг дасгалдаа habit үүсгээд тэрэндээ дасгаад тэрнээс дэшээ томордгүй юм байна л да. Тэгээд тэрийг өөрчилснөөрөө нэг өсөнд рутин өөрчилж чинь гэсэн үг шүү дээ. Өөрчилснөөрөө буцаад нөгөө булчинд тэр чинь очиж байгаа шүү дээ. Мэдээлэлээс очингуудаа хүү энэ дасгалыг өмнө хийж байгаагүй юм байна. Тэгэхээр өөр мэдрэмж авах юм байна гэд өөр ажиллаагүй булчингуудаа нөгөө нэг ажиллагаа өгөөд ирэхээр илүү нөгөө өөр булчингууд нь хөгждөг ч юм уу тий. Ингээд нэг ямар нэгэн ийм пайцаар нь баригдахгүйгээр ингэж хийх нь хөгжил бас аваачдаг гэдгийг бас нэг жишээ байна. Булчин болохоор яхаа нүдэнд харагдаад биднэрт урам өгөөд нэрээ өөрөөр хийх хэрэгтэй юм байна гэдэг байгаа. Яг тарих болохоор бидний нүдэнд тэр болгон харагдахгүй 7 хоногтой юм уу нэг сардаа ч юм уу заавал үр дүнгээ өгөхгүй байж болно. Тэгэхээр яхаа жоохон rewarding одоо шагналын систем нь идэл харагдахгүй л юм л да тий. Гэхдээ яагаад ийм 3 өөр төрлийн одоо их сурвалж 3-аас яг хайвал нэр 30 300 их сурвалж ч олдох боломжтой шүү дээ. Юу нь бол тий яг ийм хүний хөгжлийн юм дээр тэр ийм их сурвалжууд байгаа дээр зүгээр нэг итгэж жагаад өөрсөн дээрээ тушаад үзэхэд зүгээр л юм байна тий. Чи надад болохоор илүү олзуурхаад байгаа нь зүгээр л би нүг амар хурдан үйддэж шүү дээ нас тий. Тэгэхээр яагаад угаасаа нэг хэвээр хийх ёстой гэж гэдэг тийм юмыг оруулж ирэнгүүтээ заавал яагаад энэ замаар явах ёстой гэж юм бүх юмыг хийх бүр ингээд millions of ways тэ өөр аргууд байгаа гэдгийг байнга өөртөө сануулах нь надаа энэ аргын одоо чиний хэлсэн аргын илүү амар гоё
их гой санагдуулаад байна нэг юм. Сонирхолтой санагдуулаад байна. За дараа нь туршиг гэвэл яаж туршиж болохоор? Routine өглөөний рутин байж заавал зам дээр гэхгүйгээр одоо жишээ нь хоёлоо өглөө алхадаг. Тийм. Тэрийгээ хоёлоо өөрчилж болно өөр шүү дээ. замаар. Тийм өглөө Одоо алхахад нэг дандаа нэг замаар яг нэг яваад замаар бүр яг адилхан юугаар алхахдаг те. Тэгэхээр тэрийгээ өөрчилж болох юм байна. Одоо эсрэг талаас нь хийгээд үзэж болох юм шүү дээ. Яг орж ирдгээс эхлээд гараад ингэж тойрч авч болж байна те. Тиймэрхүүгээр хийж болох юм байна. Тийм өглөө тэгээд өглөө ч гэлгүй ер нь гадуур гүдэг бол тэр гүйлтийн замаа өөрчилж болно шүү дээ. Тийм. Хаузан дундуур гүдэг гэсэн бол өөр. Тэгээ гүүрэндээ хүрхгүдэг ч. Тийм. Тийм байна. За баярлалаа. За хоёр дахь. За эхний саяны эхний арга нь. Хоёр дарга нь random acts гинэ. За. Random acts. Би энийг бол ерөөсө туршиж байгаагүй. Гэтэ хүмүүс ингээд санамсаргүй үйлдэл гэж байгаа байхгүй. Санамсаргүй үйлдэл хий гэж байгаа. Тэгэхээр санамсаргүй үйлдэл хий гэдэг нь юу юм гэхээр яг өмнө нь ерөөсөө тэр талаа сонсож байгаагүй, мэдж байгаагүй тийм зүйлийг турших. Гэхдээ л хүн ер нь сансартай үйлдэл хийчихдээ юм байна л да. Тэгээ нэг жишээ энэ дээр юу дурдсан бэ гэсэн чинь нэг залуу эхнэр нөхөр хоёр байсан юм байна л да. Тэгээ нэг нөхөр нь ирснээ эхнэртэй нэг амар дажгүй залуу ингээд ийм байсан тий манай хамт ажилтдаг гэсэн чинь чи дажгүйг нь яаж мэдэж байгаа гэсэн мөхгүй. Гэсэн чинь за би таа гэдэг эхнэр нэгж байгаа байхгүй. За таа гэдгсэн чинь өндөр өг гэсэн чи тий. За тэгснэ нөгөө өөрөө тэр юу л юм шиг аа шар царайтай өндөр хамраа мамартай тийм Европ царайтай юм шиг тийм. Тэнгуутаа Европ царайтай гэсэн тийм гэсэн чинь за тэгснэ гол тоглолт өгсч тийм гэсэн чинь тэгвэл наа чи юм рандом гаа гэдэг тийм. Дажгүй залуу гэхдээ рандом гэсэн баггүй тэр. Тэгсэн чинь наа чи юу рандом байдгийг чиний л болмоор байгаа стил байна шүү дээ гэсэн баггүй. Тэгэхээр хүн яг тэрнтэй адилхан хэдий рандом гэж байгаа ч гэсэн санамсаргүй гэж байгаа ч гэсэн санамсартай зүйлээ цаанаасаа нөгөө нэг далд хунсраараа үүсгэж тийм байна л да. Тэгэхээр яг тийм үүсгэх тийм үйлдэл биш. Яг цэвэр санамсаргүй байх хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр жишээлх юм бол тэр жишээн дээр тэгж байгаа. Одоо үг цэжлээ гэвэл яг нэг үг шинээр мэдэж авъя гээл да тий. Тэгэх юм бол номынхоо биш ээ. Dictionary-г эргүүлж агаад яг нэг үг олж хараад тэгээд тэндээсээ яг мэдэж үгээ мэдэж аваад тухайн үгээ мэдэж авдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд нь бас бидний тархинд ингээд сэргээж өгдөг юм байна л да. Хөөх би над чинь тийм байна. Яа гэвэл заяа. Би өөр дөрийг хэлэх үү. Гэтэ би одоо юм random act хийж чинь ч юм уу гэж бодоагүй. Гэхдээ зөндөө олон за сүүлийн 2-7 хоногийг авчихъя. Сүүлийн 2-7 хоногт гэхэд шив шинээр танилцсан. Одоо өмнө нь би тэр хүмүүсийг байдаг гэдгийг мэдээгүйгээр шинээр танилцсан хүн гэхэд надаа баг 14-5 хүн байгаа байхгүй юу? Шив шинээр танилцсан. Ихэнх нь Монгол. Бараг 10-аад нь Монгол. Тэгээд яг random үг гэхээр биш яг л энд байдаг Сиднейд байдаг Монгол хүмүүс бид нар ингээ хүсэл зорилгоороо нийлээд нэг юм юмн дээр бас ингээ хөрхөн төсөл эхлүүлээ ингээ явж байгаа. Тийм хүмүүсийн хавьд гэдэг шив шинээр танилцсан. Тэгээ амар гоё. Өсө шинээр танилцаад ингээл гоё байгаа штэ. Тэгэнгუთ эднэр дундаас надаа ингээ онцлоод үлдсэн 2 хүн байгаа байхгүй юу? Нэг нь болохоор би кикбоксing анги дээр очиод тэгээ шууд өстой жинхэнэ рандомоор ингээ 2-2 нь болгоод хоорондоо ингээ бэлтгэл хийдэг. Тэгээд би нэг юм өнгөт арьстай охинтой нэг баг болсон байхгүй. Жирийн үед бол яг өөр би нэг хамт ажилдаа явах ч юм уу те ингэхгүй л бол зүгээр яг тийм рандомор те гинтийн байдлаар тийм энд бол нэг тийм хүмүүстэй найзалдаггүй шүү дээ. Айгу сонио. Найзлахгүй гэдэг байгаа биш ч гэсэн. Тэгээд битээр ингээ амар гоё гар нийлж ажиллаа. Тэр охин гэхдээ хамаагүй олон жил юу атсан хичээл зохион байсан юм. Тэгэл надад бас юмнуудын маань зааж өгөл би өөг чинь зөвхөлчтэй амар сайн урд юм байна юм байна гэд. Тэгээд дуусныхаа дараа битээр баахан юм ярьж суугаад гэсэн чинь тэр хипхоп бүжгэлдэг охин Central дээр Central Station-ийн тэнд хипхоп бүжгэлдэг. Тэгээд манай жимд яагаад илссэн гэсэн чинь нэг орой 5 дахь орой бүжиг заадаг ганцхан багшаас болж илссэн байгаа байхгүй. Гэр нь манай ойролцооч биш. Тэгэхээр ер нь бол жирийн ингээ амьдралаар явхад битээр яагаад ч танилцахааргүй 2 хүн байгаа байхгүй. Тэгээ юм ярьсан чи яриа амар нийлээд битээр хоёлаа аим гойсон Айша гэдэг охин. Тэгээ Instagram-аас солилцоод тэгээ ингээд юунд Central дээр юм хипхоп бүжиглээ намайг чи туртай нэг завтаа үедээ хамт очиод бүжиглээд үзээрэй гэнэ. Би ингээ хипхоп би ч нэг зумба мумба ч юм уу нэг тиймэрхүү юм. Яг хипхоп тий одоо тийм нөгөө нэг хараартай хүмүүсийн хипхоп бүжиг гэхээр надад бүр амар сонир санагдаж байхгүй юу. Гэхдээ би болохоор нэг өдөр ингээ заваа гараач орчино гэж бодсон. Тэгээд энэ болохоор амар random байгааз. Тийм болохоор чамаа хилэнгүүт би ингээ зөндөө олон хүмүүстэй танилцсан ч гэсэн яг тэр random нь илүү надаа ингээ яг үлдсэн ч юм уу тий. Тийм байгаад байгаа байхгүй. Бас тийм байна. Тийм.
Тэгээд тодорхой хэмжээгээр бас тий нэр ийм юм байж болд юм байна гэдэг нэг Яг үнэ. орчин үсгээд байгаа байхгүй тий. Тий. Тэр нь л хамгийн чухал юм шиг байна. Тий. Эсвэл яг тиймэрхүү байж эсвэл зүгээр түрүүний нөгөө нэг юу шиг dictionary шиг Википедиагийн зүгээр дуртай нэг сэдв тухайн өдрийн ч юм уу тий нэг сэдвийн шууд сонгоод шууд уншиж байгаа байхгүй юу ч гэсэн хамаагүй түүхтэй холбоотойсэн ч хамаагүй neuroscience юу гэдгийг тий одоо тий тэрнтэй холбоотой шууд унш ядаж л нөгөө нэг өнцгийг маань өөрчлөд өгнө харах өнцгийг маань тий. Гэтэ хоёлаа хоорондоо юм ярих тас тэгдэг тий гинт байж үзсэн нэгнээсээ бүр амар рандом асуулт асуудаг тий. Зүгээр ингээ клип үзэж суужсанаа тэр клипний утга бол ингээ бүтээрийн амьдралаас амар хол рандом ааш тий. Тэнгууд шууд би ингээ байжсан чинь ингээд ингүүл чи яах вэ гэлэндэг ч юм уу тий. Ийм амар рандом юм. Тэнгууд тэр рандом зүйлд Наги яаж хариулчин гэдэг нь миний хувьд амар сонирхолтой байдаг ч юм уу. Яг Нагиг бас шал өөр өнцгөөс нь харуулж байгаа хгүй тий. Эсвэл нэг кино үзчихсэн киноны бүр шал өөр туслах дүрийн хүн байлаа гэхэд энэ хүний оронд байсан бол чи юу хийх байсан бэ? Ч юм уу. Энэ хүний хийж байгаа нь чи зөв гэж бодож байна уу, буруу гэж бодож байна уу? Энэ хүн яах байсан бэ ч юм уу. Ингээд амар сонио гинтийнууд асуунгууд тэр хариулт нь юу ч байсан гэсэн амар гинтийн байгаа болохоор битэрийн хоёулын хувьд амар сонирхолтой болоод ингээд улам ингээд хөөхин залуутай ч ингээд юм ярмаар юм байна гэж улам бодолоод байдаг байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь тийм рандом зүйл гоё шүү дээ. Би бол амар тутай. Начралтай гоё сэдв байна. Би юусоо энийг оролцож байгааг байхгүй юу? Яг миний бүр дандаа хийдэг юм байгаа байхгүй юу? Тэнгуут яг сонсож байгаад энэ ураас бол би энийг оролдоогүй. Тэгэхээр цаашдаа ер нь ингэ бодож байгаа. Oh, I will be really interested to see that. Наа ингэ гинт явжснаа шууд random хүн дээр очив юм ярина гэдэг нь надад бол сонирхолтой санагдчих байна. Намайг бол тхийг төсөөлж гинөө чи гинт очингуудаа өө сайн юм юм шиг. Би чамаа нэг төсөөлж өгдөг шүү. Тэгээ нөө жим нэм дээр ч гэсэндээ энэ тэнд нэг юм болохоо яж мчингууд би очицсан зохицуулж идэг тий. Наги тэр ямар сайн хөрөлцөөтэй юм бэ. Тэгээ наги тийм байвал надад гоё санагдсан байна. За. Гурав дахь нь юу вэ? За гурав дахь нь sorry би ч та тэгээ саяныхаас бид нэр хөгжих юм аа илүү болох юм байна тий. Тий. Random хөгжих юм аа гэдэг нь одоо бид нар нөгөө нэг бодол маань бид нар нэг юм юунд захирагдаад байгаа шүү дээ тий. Парен нэг одоо. Тийм, парендо нэг хэлбэр хэмжээ. Хэлбэрт. За хайрцаг дотор. Тийм нэг хайрцаг дотор захирагдаад байгаа байхгүй юу? Тэр хайрцагнаас гарахын тулд энэ гурван аргыг хэрэгжүүлж ядаж тий хэрэгжүүлэх юм бол тий өөрөөр сэтгэнэ л гэсэн үг байхгүй юу? Тэг дээрээс нь юу юм шүү хүмүүс нэг битэрийн дараагийн сэдв те битэр өнөө өглөөхөн ярьсан өөрийгөө олох болох талаар энэ бол бүр ингээм амар өөр сэдвэлтэй. Гэхдээ хүмүүсийн нөгөө би өөрийгөө олмоор байна те ингээд миний сүнсний манд даалгавар юу юм бэ мэ гэл тэр хүнд амар хэвчтэй те what is my soul for гэж үгээд тэгэнгუთ тэднийхээ олоход нь туслах юм шүү бас тодорхой хэмжээнд. Бүр шал random юм хийсэн чинь шууд амар naturally те өө миний угаасаа хийх ёстой юм байсан байна гэдгээр хийгдэж туслах юм шүү дээ. Тийм random хүнтэй танилцаад шинэ юм хийж үзэх ч юм уу шал бүр ингээм амар жирийн амьдралаараа одоо хайрцагнасаа гадуур нэг юм хийгээ үзсэн чи тэр нь таалагдах ч юм уу те. Тийм ээ те. Тийм. Одоо жишээ нь зээрэнцэг шидэлтээр би амар авьяастай хүн байвал яах юм. Тэгэхэд одоо яг миний өнөөдөр ингээ амьдарч байгаа амьдралын хэм маягаар хизээч би зээрэнцэг шидэхгүй байгаа байхгүй юу? Тэ. Тийм байна. За. Эсвэл хурдан машин унах ч юм уу миний лав хийх юм биш байгаа байхгүй юу? Нэр хурдан машин унж үзтээ бил. Хаашл өөр юм нэрээ. За гурав дахь нь. За. Welcome unexpected things гэж байгаа. I love that. I love it. Тэгэхээр ингэдэм байлээ. Одоо жишээлбэл бид нар нэг зүйл туршиж байгаа штэ тий. Шинээр нэг зүйл ялангуяа шинээр нэг зүйл туршиж байгаа. Тодорхой хэмжээний хүлээлт авчдаг. Тэр хүлээлтэнд очихгүй, нийцэхгүй болонгууд урам хугараа дахиж тэр зүйлийг хизээ шийдгүү. Яг үнэ. Эсвэл хашилчдаг. Хүлээлтээс нь зөрчсөн байдаг болохоор хүлээлт үүсгэж чинь гэдэг нь тодорхой нэг үр дүн хүсээд тэр үр дүнний төсөөлөл үүсгэсэн байгаа шүү дээ. Тэр төсөөлөлд нийцэхгүй болонгоо шууд байлдаг ч юм уу. Тэг шинэ зүйл туршиж явах үед мэдээж төсөөллөөс тэг хүлээлтээс хизээд зүрдэг. Ер нь доогуур байх хандлагатай байдаг. Яагаад гэвэл тэр чинь шинээр хийж байгаа шүү дээ. Сурж л байгаа зүйл болохоор. Тэгээ гаднаас нь харахад зарим юм амархан юм шиг мөртлөө ингээл болоо юм биш гэдэг мөртлөө хийгээд үзэхээр амар өөр. Тэгэхээр нөгөө гаднаас нь харангуйтай би энийг ингээл хийчих штэ гэд. Тэгээ оролдоо үзсэн чи юу те бүр nowhere near to be perfect. Тийм амар хол яг хийхээсээ бүр амар хол зүрээд ангууд онцгүй юм байна. Одоо чинь yoga poster амар тэгдэж штэ хүмүүс. Харахад амар амархан.
Тэгээд яг өөртөө Яг хийгэн хийлгүүлэнгүүт. Тэ. Тийм. Downward facing dog энэ төр Надад л наа. амар хэцүү юм билээ. Тийм наагийн анхандаа ёо. Тий, Тийм салгаж малгана баг тий. салгуулж байна. Тийм. Тэр яг харж байхад амар амархан юм шиг мөртлөө яг өөрөө хийгээд үзэхээр амар хэцүү. Тэгээ би бараг 1-2 удаа хийж үзэл тэгэл хийгээг бах те хэцүү санагдаа. Тэгэхээр миний үүсгэсэн хүлээлттэй нийцэхгүйсэн болохоор би цааш нь хийгээг байхгүй. Тийм нэг л амархан комын харагдаад байдаг. Яг хийсэн чинь бүр алан болж бас дотор бол тий ёо гэж тийм шүү дээ. Ямар нэгэн зүйл шинээр хийж байгаа бол хүлээлттэй заавал битгий тавиа. Хүлээлт харин одоо энэ юу ч хийж магадгүй гэдэг хүлээлттэй байвал байна зүгээр байна. Тийм байна. Зүгээр яах нь үзье. Тийм яах нь үзье гэдэг. Тийм байна. Тэгээ энэ зүгээр холбоогүй байж магадгүй л дээ. Энэ миний нэг уншсан Trading in a Zone гэх ном байгаа байхгүй юу? Тэр номтой бас холбоотой юм шиг санагдсан. Ягаад гингуут нөгөө арилжаанд орж байгаа хүмүүс хөвчлө хүлээлт тавьчихдаг. Тэр хүлээлтэнд өрөхгүй болонгууд мэдээж юу амар disappointed урам нь хугардаг. Цаашаа хөгжихгүй болгодог. Тэг хүлээлт үүсгэснээс болоод нэг талдаа нөгөө blind spot буюу нөгөө бусад өөр зүгийг харахаа болчдөг. Яг тэр зүгтээ анхаараа авчдаг. Тэгэхээр ямар нэг тэр хүлээлт тавих нь шин зүйл ялангуяа давхар биднэрт нөгөө нэг хаалт болоод ирд юм байна л да цаашаа явхад. Тийм байна. Тэгээ угаасаа ингэ сонсоход хүртэлтэй за нэг огт мэдхгүй нэг шин хэлээр нэг хүн сайн үг хийх юу гэдэг ингээл тэнгуут нэг үг хэлээл. Тэгээ сонсоход мэдээч чих сонсох чинь амархан шүү дээ. Тэгвэл амархан сонсогдоод хилээд үзэнгүүт болдгоо шүү дээ. Тэ. Тэгэл яг тэрнтэй л адилхан л байна л да. Тэгэхээр би ингээл шууд дөнгөж шинэ хэл анх удаа туршингуудаа амар fluent тэ native speaker юм шиг ярина гэдэг бол тийм хүлээлт тавьчих юм бол тэгэл тэр хэлээр дахиж ярихгүй л гэсэн. Тэ. Би тэгтээ нэг холбоогүй юм шиг амар сонирхолтой л доо. Тэгээ энэ ном дээр юу гэдэг вэ гэхээр нөгөө бидний байглаас заяасан нэг тийм зам байт юм байна л да. Одоо жоохон хүүхдэд жишээлбэл зүгээр жоохноос хэл жоохон хүүхдэд ингээд нэг чихэр өгөөд амар баярлж байгааг харна шүү дээ. Гинт баярлж агаад чихрийн буцаа булгаа авчих. Тэгээ уйлдаг. Яг тэр зан чанар яг томорсон ч гэсэн бидний дотор байж идэм байна л да. Бэлгүй яа дээ. Чихэр ягаад авчихваа. Яг өөрт нь ингээд чихэр өгч штэ эхний үедээ. Чихэр өгж жагаад тэгээд нэг жоох хүүхд чинь нөгөө амар гой баярлаад эдэндээгээ байж итл булаагаа авчих шин хүлээлт үсгээд булаагаа авчингууд уйлдаг. Тэгэхээр томорсон ч гэсэн тэр мэдрэмж бол яг байж идэг. Бүх зүйл дээр. Жишг нь. Тэгэхээр тэрийг бид нар өдөртөж сурах нь бас асар том сэтгэл зүйн юу юм байна л да. Чадвар юм байна л да. Сэтгэл хөдлөл. За юун дээр чи жишээ нь чам чихэр өвчө буцаага аваад байна. Тэр бол юун дээр л те. Миний хийдэг зүйлийн хувьд. Trade дээр үү? Тий. Арилжаан дээр. 5 минутын өмнө байсан тий ашигтай байсан зүйл 5 минутын дараа хасах руу орсон явчихна тий. Тэр чи яг тэр мэдрэмжэн дээр тоглоод байгаа байхгүй. Тийм байна. Яг тэрнтэй адилхан шин зүйл ч гэсэн яг адилхан. Шин зүйлийг сураа явж хат магадгүй хиндэ амархан байж байгаа зүйл рүү struggle даван туулах хэрэгтэй мэдээж нэг юм асуудлууд ингээд хаалтууд гарч ирнэ. Тэр болгонд сэтгэл хөдлөлтөд автаа шууд хойш нь зугаа за би чадахгүй мэн гэж байх биш. Харин тэрийгээ давж тий. Цааш нь түлхэж өгөх нь. Тэгэхээр шинээр хийж байгаа юм болгонд юу ч тохиолдож олон зүгээр л хийгээд үзэх гээд тэгэхээр хэр удаан тэгээ зүгээр л хийж үзэх үү. Тэгээд олон аргууд байгаа ш. Жишээлбэл тэр зүйлийг habit болгомоор байгаа юм уу тий. Habit дадал болгомоор байвал дор хаяж 100000 цаг зарцуулах хэрэг. Биш бодлооч мэрэгжлийн болгохын тулд 100000 цаг штэ. Habit болгохын тулд дор хаяж хэдэн цаг? 30 хоног гэдэг чинь. Тийм 30-аас 90 хоног гэдэг шүү. Тийм 30-аас 90 хоног. Тийм 30-аас 90 хоног. Зарим нь 21 хоног л гэдэг. Гэтэ 21 хоногт худлаа. Тий. 21 хоногт мэдгүй. Худлаа. Би 21 хоног зөндөө юм хийж үтсэн. 22 хоногоос байхгүй болоод гэлээ. Тэгээд олон зүйл бас нөлөөлнө л тоо тий. Нэг юунаас мотивашн авч авах эхэлсэн. Тий. Тэгээд тэрний дараа шагналн байна уу? Habit үүсгэж явахт гэх мэтч. Энэ юутай холбоотой надад нэг юм санаанд орчлоо. Чи confirmation bias гэж сонсч байсан уу? Confirmation буюу одоо баталгаажуулах гажуудлах юм. Гажуудлал гэдэг юм аа монголоор. Эмгэх bias эмгэх ч биш бэ. Гажуудлал юм да. За гажуудлал. Тэр нь болохоор ийм гинэ. Одоо ямар ном чиний хувьд жишээ нь амар таалагдсан бүр goodness энэ номыг л хүн болгон уншаасаа гэж бодсон ном байдаг уу? За эсвэл номны амар гоё хэсэг ч юм уу. За төсөөл заяа. За. Тэгэнгუთ
чамаас ингээл тийм үү яагаад тэр ном чанд гой санагдсан ингээл тэгэн гот чи ийм тийм үү чи санал нийлж гин үү нийлж гин нийлж гин нийлж гин за тэгвэл амар дургу шал тэнэг ном байна онцгүй ном байна өстой яагаад хүмүүс уншаад гоё гэдэг байна гэдэг ном байгаа юу байгаа тий яагаад муухай гэж утсан яагаад гэвэл мэдгүй юм миний дуртай зүйлийн эсрэг нь юм болов тэгдэг нэ хүмүүс нөгөө яг дуртай юма хүлээж авдаг дуртай гэж одоо санал нийлж байгаа юм ихэвчлэн хүлээж авдаг тэг ингээ нөгөө тэмдэглэл хөтлж байгаа хүмүүсийг ч гэсэндээ тий номноос тэмдэглэл хөтлөх юм уу ямар нэгэн лекц сонсоод тэмдэглэл хөтлж байгаа хүмүүс өөрийнхөө зөвхөн дотроо яг би ингэж боддог гэд байжсэн те миний нэг боддог юмыг тэр лекц уншиж байгаа хүн хэлчингүүт тийш тесттэй яг үнэн гэж бичиж авдаг заяа. Тэгэнгүүт okay so what are you gonna do with that те бичсэн юм чи дараа нь юунд ашиглах гэж байгаа. Гэтэ тэмгүй би дараа нь ингээ харна штэ эн чинь ингээ надад хэрэгтэй айгу гоё юм хэлчлээ гэдэг байгаа штэ. За чи яагаад гоё яагаад би энд аль хэзээний итгэдэг тэр хүн аль хэзээний итгэл үнэмшилтэй магадгүй тэр юмыг аль хэзээний хийдэг байгаа байхгүй. Би чи аль хэзээний чамд байгаа юм тэр хүн хэлээ зүгээр чинь confirm хийгээ за баталгаажуулж өглөө that's good те гоё болж гин тэгээ чи бичиж аваад дахиж тэргээ хизээ ашиглах юм яг өндө хүмүүс ашигладаг байгаа байхгүй яг л угаасаа санал нийлж юм чи яах юм те тэгээ ихэнх юм дээр ч гэсэндээ ингээд номыг илүү муулж байгаа нүд ингээд гот би санал нийлэхгүй байна гэдгээр хүмүүс амар муулаад байдаг те хувь хүний хөгжилтөр ч юм уу энэ шал худлаа ийм гэж байхгүй санал нийлэхгүй тийм юмнууд аягүй гарч ирд юм байна л да. Тэгэхээр яг үүндээ тэн дээр яах ёстой гэдэг гингууд санал нийлж байгаа бол сайн байна, гоё байна. Гэхдээ хүний хамгийн тэгж тэмдэглэл хөтлөх ёстой юм нь санал нийлэхгүй байгаа юм аахгүй. Яагаад санал нийлэхгүй байгаа гэдэг чинь чиний нөө түрүүний яриадсэн pattern буюу хайрцаг нас чинь гадуур нэг юм хилчээд чи хайрцаг наасаа гарч чадахгүй нөгөөтгөө нэг бол хайрцагандаа оруулж ирж чадахгүй тэгэнгүүт шал тэнийг юм байна гэд ингээд хүн шууд автоматар тэгдэг гинэ энэ confirmation bias гэх бүр оны марч 1700-аад оны үеэс юу болгож гаргаж ирсэн гэлөө дээ томьёолж гаргаж ирсэн гэд тэгээд энийг би нөгөө юуныхаа клиентуудад ашигладаг байхгүй Магад бид тал дээр дурчсан хальт цохос дурчсан ч магадгүй. Ингээ хүмүүстэй нөгөө клиентийн сешн явж захтаа бас хүмүүс амар их юма бичиж аав шүү дээ. Ялангуяа career coach-ин дээр ингээ бичиж авангууд би хэлдэхгүй за чи ингээ бичиж байгаа юма хоёр хуваачаарай. Тэгээ нэг талд нь яг ингээ надтай санал нийлж байгаа тийм байна. Энийг би хийх ёстой байна гэдгээ бичиж байгаа. Нөгөө талдаа би шүрээтэй санал нийлэхгүй байна. Энийг би хийхгүй гэдгээ зүгээр бичих. Санал нийлэхгүй байгаа юм а чагсаага бичих. Тэгээл орхичих. Гэт их нээлж тэгж аахгүй. Тэгэнгუთ тэгэхээр нэгдүгээр тэр хүн сайн муу миний бүх юмнуудыг аавна. Гэхдээ яг тэр хүнд хэрэгтэй нь юу вэ гэвэл надтай санал нийлэхгүй байгаа хэсэг байгаа байхгүй. Тэр нь тэр хүний хөгжих орон зай. Тэртээ тэргүү санал нийлж байгаа. Тэртээ тэргүү тэр хүний орон зайд байгаа. Тэртээ тэргүү бусад газраас тэр баталгаажуулалтаа confirmation авчих юм дээр би нэг нэмээд so what тэг яах юм те. Харин санал нийлэхгүй байгаа дээр нь яагаад нийлэхгүй байгаа гэдэг дээр ажиллах юм бол тэр хүний өсөлт нь хайрцаг томрох байхгүй. Тийм байна. Тэгэхээр бас номыг уншихтаа ч гэсэндээ тодруулагчаар ингээд хоёр өөр өнгийн тодруулагч ангуутлаа амар гой санагддаг. Бүр ингээд тодруулмаар санагдсан байд штэ. Угаасаа бүр ингээд яг хүүе яг миний бодож явдаг юм ямар гой биччихвэ гэгээд яг тэрийг хөрх юм өөртөө уран болоод тодруулчих те. Гэхдээ баталгаажуулаад авчих. Гэтэл most likely you're not going to use that in the future. Нөгөөд тодруулагчаар болохоор энэ яхаараа ийм байдгийн би санал нийлэхгүй байна гэдгээ тодруулаад тэгэл дараа нь зүгээр нөгөөтгөө ингээ харж хахад өөр хүний өнцгөөс энэ хүн гэтээ яагаад ингэж битсэн байж болох вэ гэд ингээ бодоо хараад ээж ангуута нэг юм ойлгоод ч юм уу те тэр чин амар том growth амар том хөгжил болчихж байгаа юм. Тийм байна. Тийм. Энэ тэгвэл яг нөгөө нэг наач өстой байсан аа. Нөгөө би нөгөө талаас нь ярихаар нөгөө blind spot гэж байдаг. Одоо юун дээр машин бариа явж штэ тий. Машин бариа явж яхад яг талент харахаар машин байхгүй тий. Тэгээд цонхоор хажууд чи харахаар яг нэг машин яг хажууд байждаг тий. Яг тэр спотоо хүмүүс хардггүй юм байна л да. Яг тэрнтэй л адилхан санагдаж байна. Тэгэхээр бид нэр хаяада толиндоо ингээд байнгын артлаа хараад ах биш. Яг хажууд чи хар цонхороо ингээд машины цонхороо харах хэрэгтэй. Яг тийм шиг санагдаж байна. Одоо жишээлбэл
харах өнцгөө бид нэр 90 градус гэж бодоод урагшаа хараа явж итэл 180 градусд юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр 180 градусд харахын тулд бид нэр өөр тийшээ нөгөө хилээд байгаа тий тэр хүмүүсийн эсэргүүцээд байгаа тэр санаануудыг тусгах хэрэгтэй юм шүү дээ. Тий. Тэгээ энэ confirmation bias нь буюу нөгөө баталгаажуулах гачуудл нь шийдвэр гаргалтууд дээрээс амар гарч ирд юм байна л да. Хүн ямар нэгэн шийдвэр гаргахдаа яг одоо өөрийнхөө итгэж байгаагаараа одоо шийдчихдэг ч юм уу те. Яг л ийм байна одоо нэг асуудал үүсэж ч юм уу шийдвэр гаргах болоод ирэнгүүтлээ тухайн үеийнхээ одоо сэтгэл хөдлөлөөр ч юм уу яг л ингэсэн байна. Тэгээ одоо нэг уур хүрээл энэ хүн ингэсэн биш намайг гэж бодонгууд өмнө нь хэлжсэн бүх үгнүүд нь нэг дэмжиж ирдэг үү. Тэгээд ингэж хэлсэн байна. Тэгж хэлсэн ийм учиртай байжгээ ингээ орж ирээд байдэн шүү дээ тий. Эн чинь бас нэг төрлийн confirmation bias байгаа байхгүй юу? Өөрийнхөө одоо байгаагаа өмнөхөөсөө ингэж баталгаажуулалт хайж авчираад байдаг. Яг үндэ тийм биш. Яг үндэ ерөөсөө тийм биш хахад хүний тарих бүр тгийж ажиллаж чаддаг. Яг юм болохоор ингэсэн байна гэх. Яг тэгдэг тий. Тийм юм аа гэж тий. Тийм. Өмнөх яг нөгөө нэг болсон үйл явдлуудаа одоогийн үйл явдлынхаа баталгаажуулалт болгох гээд. Тийм. Нэг хүчин шалтгаан хайдаг тий. Заавал. Тэгэл баахан бол өмнө ярьжсэн юмнууд нь уг нь тийм биш байхад тухайн үед тэгж оруулж ирээд байдаг. Тэнгуут одоо энэ дээр нэг юм гарч ирж байгаа. Тэгээд яаж засах юм? Нэгт нь бол яхав нөгөө ерөнхий байдлаар нөгөө санал нийлж байгаа ч бай нийлээгүй ч хоёулыг тэмдэглэж авах гэж байна. Тэр чинь бол яг тухайн үеийн шийдвэр гаргалтанд гэхдээ нөлөөлж чадахгүй бид нар нөгөө чиний түрүүний хэлсэн шиг ongoing те явандаа ингээд тархиа гой хөгжүүлээд явах хэрэгтэй. Шийдвэр гаргалтын дээр болохоор хоёулынгийн өмнөх нэг хитдэг подкаст дээр ярьлаа. Нэг шийдвэр гаргалтын 6 малгай шүү дээ. Тийм. Тэр зураг ашиглалт юм билээ. Тэр зураг чинь бүр яг юун дээр confirmation bias-ыг шийдвэрлэхэд туслана гэж бичсэн байт юм бэл. Тэгэхээр нэгт ингээ амар уурчин хөрцөнгүүд тэр чинь болохоор цагаан малгай хамгийн ихнийхэн те шинжлэх ухааны талаас хальт юугаа адилчихгүй би. Сануулаад хэлчихв. Тэгээд дараа нь хоёлаа юугаа олоод биччихье. Тэддэх эпизод байсан байна гэдэг. Тэгээд хамгийн ихнийхэн болохоор цагаан малгай буюу шинжлэх ухаанч талаар бодно. Яг ингээ уур хүрсэн ч гэсэндээ за надад байгаа яг бодит өгөгдөл дата маань юу юм? Яг юу болсон? Зүгээр ямар ч эмоц бүх юм орохгүйгээр ингээд шинжлэх ухаанчаар дата бодит байдал логик юу юм? Логикийн дагуу. Тэгэнгუутаа за тэр талаараа мэдчихлээ. Тэгэнгуутлаа хоёр дахь нь болохоор улаан малгай буюу жинхэнэ emotion. За ийм юм, тийм юм яг үндэ бодитоор логикоор ийм болсон юм байж. Чи тэгтээ юу мэдрээд байгаа гэдэг нь уур хүрээд байна. Уур хүрээд байгаа болохоор тэгээ дараа нь миний одоо энэ боломжийг алдуулсан ч хамаагүй ингээ би хилээд ингээд ингэчмээр байна гэд хүн тэгж болно шүү дээ. За ойлголоо сонслоо. Гурав дахь малгай нь шар малгай буюу за сайнаар бол юу юм? Чиний ингээ уур хүрээд нэг юм муу юм болчих. Тэгвэл хамгийн сайндаа энэ бүх юм сайн тал угаасаа байгаа шүү дээ. Тэгэхээр сайн тал нь юу юм? Гэ тэрийг олох гэж үзээд тэгээд дараагийнх нь дөрөвдөх нь болохоор хар малгай буюу жажин. Одоо бүр эрсдлээрээ ямар муухай юм бэ? Ийм юм болчлоо. Одоо хамгийн муудаа яана гэсэн үг вэ? Тэг хин нэгний аим эрсдэх гээд байгаа юм уу? Бүр хамгийн муудаа. Тэг өмнөх нь болохоор бүр хамгийн сайндаггүй. Энд чи яг үндэ ингээд нэг хүнийг одоо дараа нь бүр амар юм болох байснаас хамгаалах байсан байх юм уу? Тэгээ бодсон бол дараагийнх нь хар малгай нь жажин. Тэнгуутаа дараа нь ногоо малгай буюу за ийм байгаа бол бүр шив шинээр энэ нөхцөл байдал дээр тулгуурлаад шив шинээр би юу хийж болох вэ гэдгээ бодоод тэгээд хамгийн сүүлийнх нь цэнхэр малгай, цэнхэр тэнгэрийн малгай. Амар томоор нь бүгдийг дээрээс нь хараа. За хүүхдүүдээ та нарыг сонслоо. Бүгдийг чинь ойлголоо. За ингээд логикийн төвшөнд ийм байгаа дээр яг сэтгэл санаа чинь ийм байгаа болохоор энийг чинь засахын тулд жоохон ийм оруулаад гэхдээ ийм боломж байна. Эрсдлийг гэхдээ ингэж хаах юм байна. Дээрээс нь шинээр ийм байх боломжтой учраас ийм шийдвэр гаргалаа. Бандан тас гэдэг. Ингэж гаргах юм бол бид нэр confirmation bias-а бүрэн дүр устгаж чадна. Нөгөө талынхыг харна гэсэн үг юм ба шүү дээ. Тийм бүх юмудаа ингээ харчиж байгаа байхгүй. Зарим үед яг эмоц ч орохгүйгээр цэвэр ийм эрсдэл үүсгээд байна гэдэг. Уг нь тэр нь бүр амар гоё 90% боломжтой хаад 10% эрсдэл буюу нөгөө хар малгайгаараа ганцаархнаа шийдчих юм бол амар эрсдэлтэй эрсдлээс хамгаалсан айгу буруу шийдвэрээс гарах боломжтой. Тэгэхээр бүгдээр ингээ энэ 6 малгайгаа харах хэрэгтэй. Сая л гэхдээ бүр амар товч ярьсан. Өмнөх тэддэх дугаар дээр байгаа гэд чиний юутай хамт ярьсан. Хэдэн төрлийн хөрөнгө лөө? 5 хөрөнгөө. 5 хөрөнгөтэй хамт дугаар ярьсан. Тийм. Тэрийг та нар бас нөгөө хэрвээ сонсоогүй хүмүүс байвал сонсоод үзвэл тэр айгүй хөөрхөнтэй. Тэрэн дээр бол 6 малгайгаа айгүй дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Жишээтэй байгаа хэ. Тийм. Тэгэхээр ингээд тайлбарлаад юу агаад confirmation bias-ыг засч болох юм байлээ. Би чиний өгч юм бүрстэ bias bias руу амар оруулаа. Гэхдээ тэгтээ амар яг холбогдож байгаа байхгүй юу? Тийм. Яг эн чинь бас нэг төрлийн бидний бодоод байгаа өнцгөө нөгөө тал руу эсрэг тал руу бодох тий.
Тий. Тэр зүгээр авчиж байгаа байхгүй. За тэгвэл дүгнвэл За. энэ подкастаас дүгнээд чи яг юу хийхэр болов одоо амьдралдаа? За бидний хөгжөхөд одоо нэг сэтгэхүй маань нэг төрөл нэг баригдаад байдаг. Тэрний гацааг гаргахын тулд нэг 3 арга хэрэгжүүлж болох нэ. Эхнийх нь Чи яг өөр дээр одоо би өнөөдрөөс энэ подкаст дууслаа ийм ерөнхий юм ярмааргүй байхгүй. Энэ подкаст дууслаа би ингэнэ гэдгээр хэлээ. би тэр random act буюу санамсаргүй ингээд үйлдэл хийх. Санамсаргүй үг цээжилж байж болно, Википедиа уншиж байж болно тий. Тэр бүгдийг илүү төлхөө туршиж үзье гэж бодож байна. За. Яг гэвэл нэгдэх болон 3 дахын илүү туршаад үзсэн болохоор тэрийгээ бол туршаад явж лээ. А 2 дахь дээр илүү анхаарна. Тэрийг би өмнө ерөөсөд туршиж байгаагүй. 2 дахь дээр тэгэхээр яа гинэ? Туршиж үзнэ. Аха, яг юу байж болох вэ? Зүгээр сансаргүйгээр баг нүдэн анжаа нэг шинэ ном уншаад өгч болно. Тий. Баахан номны лист гаргаж байгаа тэндээсээ тий. Excel-ээр юу яадаг ч юм уу, random сонголт хийдэг ч юм уу тий. Эсвэл би чанд бэлдээд өгье л дээ. Хідэн номнууд надад чигсаацны хідэн ном байгаа юм шиг гэсэн. Тэднээс сонгуулъя зэ. Айгу эмгтэй хүний гормоныг ойлгох тухай энэ байж магадгүй шүү. Чи дэ уншин штэ. Уншнаа. Эсвэл нөгөө Наромигийн гаргасан нүүр бод хурлаг гэх бас нэг ном байгаа юм жигсаална. Тэр юу ч гэсэн уншин биз дээ. За манай сонсогчид батлаа. За өөр яа гинэ? Өөр Википедиагийн нөгөө нэг өдөр тутмын нэг сэдв байдаг шин нийтлэл. Feeling lucky ч л нэг тийм дээр дарахаар тэр чинь гуглахчлаа. За. Тэгэхээр зүгээр өмнө тийм рандомаар уншин өмнө холбоогүй байсан. Ямар ч хэдий байсан маа тий. Тэрийг уншиж боллоо. Өөр. Шин зүгээр спортын төрлийн юм туршиж болж байна. За. Эсвэл нэг танихгүй хүнтэй уулзаж болж байна. Яа би над танихгүй хүний чинь хүлээгээд бүр дахин л өөр гэж суугаад байлаа. Хүн чинь амар гоё ертөнц байхгүй юу? Википедиагийн нэг сэдв байна уу тий нэг ном байна уу тэрнээс л яг нэг шинэ хүнтэй танилцсангуудаа ингээ өнөө хүртэл яаж амьдэрсэн гинэ яасан гинэ тийм үү чи тэгээ одоо ийм юугаа яаж давдаг вэ гэл тий юу ч байсан болно штэ. Ер нь ингээ жоохон хүмүүстэй юм ярангуут өөрийнхөө хамгийн ярмаар байгаа хайлайт хиймээр байгаа эсвэл хин нэг ингээ ярьчихдаггүй удсан юм а хүн хамгийн түрүүнд гараад ирдэг байхгүй. Ямар ч асуулт асуусан яг тэр юм руугаа хүн яаж игээ орчдөг байхгүй. Тэгэл тэр мөр ч аим гоё штэ. Тэгээ би нааг бүр шинэ хүнтэй танилцсан гэдэг нь хүлээгээд ашиггүй хэллээ. За. Одоо юм хэлэнгүүд нь шүү. За. За. Тэгээ 3 дахь зүйл нь ямар нэгэн шинэ зүйл хэлж байгаа бол ер нь хүлээлт тавиад хэрэггүй. Хүлээлт тавилаа гэхэд хүлээлтээ ер нь багаар тавих хэрэгтэй. Тийм 3 зүйл байна. За тэгээд шүрэгийн ярьсан confirmation bias бол амар хэрэгтэй юм байна. Ном уншиж байгаа бол заавал гэдэг тийм нэг хэсэг байдаг шүү дээ. Вау гэдэг яг уншаад тэмдэглэдэг. Тэр хэсгийнхээ яг эсрэг нь бүр энэ ямар сонирн point вэ те ийм байх боломжгүй гэдэг баг тэгж байгаа зүйлээ эсрэгээр тэмдэглэж авах юм биш бас. Тийм. Энэ номыг унших хэрэг байна уу? Тэр одоо намайг энэ номыг уншил гэдээсэн. Юуг нь тэгдэг байна? Юу чамайг тэгж бодуулаад байна? Тэр чинь чиний өсөх орчин байгаа байхгүй. Тэр чинь чиний өсөх боломж яг тийнд байгаа. Тэгэхээр тэр нь одоо замын бараг тэмдэглэгээ болж байна гэсэн. За тийм байна. За энэ гураас алийг хэрэгжүүлэе гэж бодож байна. Өөр дээр юу? Ер нь би тэгтээ хэрэгжүүлдэг юм шиг байна. Яг routine change бол байхгүй. Зөндөө олон удаа одоо бол гэрээс ажиллаад байгаа болохоор арай өөр тэр гараал дэлгүүрл орж ийн. Жим орж ийн. Гэтэ өмнө нь болохоор би амар олон удаа нэг station central station дээр ч юм уу буугаад эсвэл Green Square хүртэл ч юм уу өөр одоо нөгөө стейшнүүд рүү алхаад тэгээд ингээ янз бүрээр явж үзье амирх бодоол тэгэл цагт болчихно амир хэцүү. Алхах цаг авирс гарахгүй. Google яваад гэдэг. Тийм яг явангууд Google хамаг юм цуглуулал Google гараа авчдаг. Тэгэхээр ерөөсөө тэгэж нэг л удаа би Central дээр буугаад алхаж үзсэн. Ганцхан удаа. Тэгээ тэрэндээ жоохон харамссан. Тэгснээ зүгээр очичоод нэг кофе шоп цаахан энэ цагаараа зүгээр суугаад цонхоор хардаг байж гэж бодсон. Нэг л бараг сүүлийн 3 жил нэг л удаа тэгсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг рутинаа бол өөрчлөхийг бодъё гэж юу авал гоё юм байна. Тэгээ тэр жим дээр бас би юу н яг нэг л дасгалуудаа одоо хийх гээд хандлагатай байдаг байхгүй би. Тэгэхээр тэрийг бас өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Unexpected бол яг миний хувьд угаасаа байхгүй бол амар боломжгүй зүйл. Unexpected гинт байжснаа шууд хиймээр байгаа юм аа. Шууд хийгээл яг одоо энийг хийхгүй болохгүй гээл тэгсээ дараа нь
Тэгээ тэндээсээ бас юу ч хүлээхгүй байж чаддаг. Тэгэхээр чиний нөө хэлсэн эхнийх агуу 2-р 3-р чинь миний хувьд яг хамтдаа ирдэг. Хэрвээ ингээд random зүйл хийж байгаа бол би тэндээс юу ч хүлээхгүй. Юу л болов болог. Юу ч болсон хамаагүй. Тэгэл алдсан ч хамаагүй сурна гэдэл ингээд дотор бодчихдаг. Ялангуяа random юм хийж ам чинь нэг хүнтэй очив юм ярьсан нөт нь над руу амар уурснаа. Oh you effing China ч юм уу тэг хэлж магадгүй штэ. Тэнгуут би тэрэнд амар готрангуудаа би дахиж хинтэй ч юм ярихгүй амьдралтаа гэж болохгүй штэ. Тэгэхээр юу л ирж болно. Random юм хийж байгаа учраас тэгэхээр тэр нөгөө юу ч болж болно гэдэг хоёр үл ерөнхийдөө хамт явдаг. Unexpected дээр хийх дургүй юм байна уу? Ер нь бол юм шинэ юмыг туршиж үзхийг л амар бодд юм байна. Тийм, ер нь тийм шүү те. Тийм. Хүлээлтэн дээр болохоор яг тийм шинэ юм дээр бол юу ч хүлээдгүй. Миний юу гэвэл жоохон таньдаг хүмүүсээс юм хүлээх гэдэг талтай. Найзуудаас ойр дотныхоо хүмүүсээс жоохон хүлээлт үүсгэх гэдэг тал байдаг. Тэгээ тэрнээсээ болоод дараа нь тэгхгүйс юм хтаа гэдэг ингэ гэдэг. Тэгэхээр тэр нь яг хүлээлт дээр бол нэгэн төл ямар ч юм хүлээхгүй гэж байгаа бол тэр чигээрээ хүлээлтгүй. Тэг хүлээлтгүй амьдрал амар болох юм шүү. Тэгтээ энэ зөвхөн шин зүйл дээр юм аа. Зүгээр удцсан те гарт орсон зүйл ажил юм тодорхой хэмжээний хүлээлт бас байж л таараа. Энд дээр бол үүсэхгүй. Тэр юун дээр болохоор тэр нөгөө 6 малгай дээр бол бас нэлээд хэцүү. Яг одоо асуудал гараад ирсэн үед одоо сайхан хамгийн сүүлд гэхэд манай хажуу айлаас тамхины үнээр орж ирээ те. Сүүлийн 2 сараас хойш бид хоёрыг чинь ингээ баг 5 6 сарын турш өдөрт 10 удаа тамхи орж ирнэ. Тамхины үнээр орж ирнэ. Томроо бид хоёр унтлахаараа хойлонлоо. Тэгээ ихэндээ болохоор ингээл газ хаагаал болгоол лсэн. Сүүлдээ яг тамхины үнэр болгонд яг галзуурт юм лээ те. Нагийн ойлгоогүй намайг. Би болохоор бүр яг амар юугаа баг ингээ сүлдэг контролоо хяналтаа алдгаар их амар уур хүрсэн байгаа. Тэгээд саяхан уур хөрөнгөтлээ надаа ерөөсөө юу асан мэдээж логикоор бодож байгаа. За надаа юу туслах уу хуулийн дагуу би яах вэ гэдгээ бодоод тэгээд эмоц амар орж ирэнгүүтлээ 3 дахь нь хар малгай. Тэгэхээр би цагаан, улаан, хар 3 малгайг өмссөн. Логикоор эднийх агентлаг ингэх хэвээр. Тэгээд дээрэс нь энэс болоод би ямар нэгэн сэтгэл зүйчдэр очих шаардлагатай болох юм бол миний бүх зардлыг эднийх юм уу эсвэл энэ тамхинд оруулж ирээд байгаа айл гаргах хэвээр. Яг тэгвэл өмнө нь тэгтээ тэр нөгөө агентлаг руугаа битэр бичсэн юмсэн тий. Тэгээд ингэ шийдэж өгөх учраас ингэх хэвээр гэдэг нь бол логик. Амар уур хүрсэн ууранда юу руугаа агентгийнхаа хүн рүү бол орилсон. Урд шөнийн 1 цагт орж ирлээ. Яг над руу жоохон ууралж залгасан юм л та. Тэнгуут нь би өөдсөн бас ууралсан байгаа. Тэгээд энэ дээр бол би ямар ч ногоо малгай юм уу, шар малгай, цэнхэр малгайг өмсөөгүй. Энэ сайн тал нь юу байж болох юм? Миний асуудал шийдвэрлэх чадварыг сайжруулж юм уу? Тэгээ эсвэл бүр эндээс шинэ боломж нь юу юм ч юм уу? Тим юмыг би тэгж харж чадаагүй. Яг саяны хамгийн өчтөр уржигдрах болсон явдал дээр бол. Тэгэхээр энэ дээр бол би ажиллах хэрэгтэй байна гэж өөрийгөө бодож байна. Гэхдээ яг нэг би өөрийгөө сайшааж байгаа нь гэвэл цэвэр emotion дээр хандаагүй. Хийх ёстой би homework хийсэн, судалгаануудаа хийсэн, нэлийн судалгаа юмнуудаа хийсэн. Тэгээд наагийн ууралсан. Чи ерөөсөө тоохгүй байна. Тэгэхэд энэ бол миний ингээд одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж хахад юу ч тоосонгүй гэж ууралсан. Тэгсэн чинь нааги тэр дор нь бол шийдсэн. Тэгэхээр нааги бол ерөөсөө тоохгүй явж исэн байсан. Яг хүмүүс ховлоод тахгүй дээ. Тэр баригдсан гэж. Тэр баригдсан. Гинт намайг амар уурлаад шүн унтаж чадхаа болоод ирсэн чинь нааги жинхнээсээ байсан байна гэтгсэн. Уг нь би нэг хутлаад гэж баярлдаггүй шүү дээ. Тэгээ маргааш нь зүгтсэн. Харин тийм айгүй муухай. Гомдоод ах юм. Тэгэхээр ингээ би таньдаг хүмүүсээс хүлээлт үүсгдэг байгаа байхгүй юу? Танихгүй хүн дээр бол би ямар ч хүлээлт үүсгэхгүй шүү дээ. Тийм байна. Миний буруу. Би өөрөө буруу ярьжсэн шүү дээ. Миний буруу гэж юу аа? Ёо. Би өөрөө ингэж ярьж ирсэн аа миний буруу болонготой. За миний буруу гэсэн чи би миний буруу ярьжсэн шүү дээ. Би зөвөр өөр дээр дүн шинжилгээ өгчээсэн шүү дээ. За ийм байна. Тэгэхээр ярьж байгаа юмнууд бол ашиглагдаж болох нэ сайхан. Тийм байна. За тэгээ та нар хин нэгнээр буруу миний буруу гэж хэлүүлмээр байх юм бол энэ сэдвээр яриад тэгээд өөрийнхөө бурууг сайхан хэл. Тэгэхээр нөгөө хүн чинь миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрнө. 6 малгайг ашиглаж байгаа. 6 малгайг ашиглаж агаад ярих хэрэгтэй. За сонсонд баярлалаа. Bye bye. За баярлалаа.